За өнөөдөр ч би нэг Японоос юм хийгэв л дээ. Гэхдээ энэ Японы нэг Nikkan Sports гэж сонирн байдаг. Спорт байсан л да. Би Японд байхдаа захиалж уншдаг байсан. Энэ сонинд өнөөдөр гарсан мэдээ. Одоо богинохон мэдээ уншъя. Nihon Sumo Kyokai wa kyo Ozumo Kyushu basho no shin banzuke o happyou shi, 20歳の熱海富士が新入幕を果たしました。初土俵から12場所は元朝青龍と並ぶ8体のスピード出身となりました。гэдэг мэдээ байгаа. Энэ бол одоо Японы сумо бүхий холбооноос одоо энэ сарын 13-нд Kyushuд эхлэх 11-р сарын тэмцээний одоо Чанса Банцукыг зарлалаа. Энэ Банцукгээр бол Атами Фужи дээд зэнданд дэвшээ орлоо. Тэгээд анх сумо барилдаж эхлээд 12 башоо барилдаад дээд зэнданд дэвшсэн нь бол одоо Yokozuna Asashiro-тай тэнцэх түүхэнд 8-д бичигдэх амжилт болжээ гэсэн ийм утгатай мэдээ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дүүрэн Цэг Лайв сайтын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.